Монголд нэг тийм үг байдаг штэ. Хүн хэлхээс нааш, цаас чичгээс нааш. Тийм ээ, ямар ч ухаантай байсан хүн, тийм ээ. Яг уу заавал хэлүүлдэг. Тийм ээ, заавал сануулдаг гэх юм. Хэдийгээр цаас ямар ч нэмгэн байсан зүгээр байж байгаа цоорчихгүй. Тийм ээ, заавал чичиж, тийм ээ, хурж цоолно гэсэн юм санаа ерөнхийдөө явж байгаа л да. Мэдээж хэрэг бид нар одоо Христэд итгэж бид нэг зүйлийг маш сайн мэдж байгаа. Христэд итгэлээгээд, Библийн тухай мэдлээгээд тэрнийг амьдралд ингээд автоматар шууд хэрэгжихгүй гэдгийг бид нар мэдж байгаа. Заавал хэлүүлэх, заавал дахин сануулах ийм одоо зүйл заавал хэрэгтэй байдаг. Библиэр хүртэл тийм ээ бүхэл бүтэн ном тийм ээ мэрэгэн ухааны ном хэсэг номнууд одоо Бурхны ард түмнийг яг өдөр тутмынхаа амьдралд чичиж байхаар сануулж байхаар бас өгөгдсөн байна. За эдгээр мэрэгэн ухааны номууд гэж байгаа номууд нь дотор хуучин гэрээний Йов ном, за сургаалт үгс ном, за тэгээд бас номлогчийн үгс гэж эдгээр одоо номнууд ордог. Өнөөдөр бид нар эдгээр мэрэгэн ухааны номнуудын нэг номыг эхэлж байгаа. Тэр бол сургаалт үг. Бид нар заримдаа сургаалт үг гэж ярина, заримдаа сургаал үг гэж. Би энэ нөгөө стандарт Монгол орчуулгаас ерөнхийдөө энэ номыг одоо номлохдоо энэ орчуулгыг хэрэглэх болно. Та нар хэрвээ тийм ээ юу яхаар бол аваараа тийм ээ бигд байгаа тийм ээ. Тэгээ манайд зарж байгаа шүү. За бас яг утасны чинь нөгөө нэг юун дээр бас байгаа. За мэдээж хэрэг ариун библиэд нэг хол зөрөхгүй хэдэн үгнүүд жоохон урд хойноо орсон юмрхүүнүүд байгаа. Зарим үгийн сонголтууд нь жоохон өөр. Тэрнээс биш яг хэлж байгаа үндсэн одоо утга санаа үг нь бол яг адилхан байгаа тийм ээ. За сургаалт үгс ном. Сургаалт үгс номыг бүгдээрээ болж игүүл айл болохоор хурдын мэдээж хэрэг энэ 31 бүлэгтэй ерөнхийдөө уламжлалаар сүм чуулганууд тийм ээ 31 өдөр буюу сард одоо 31 өдөр байдаг шүү дээ тийм ээ ихэнх саруудад нь тийм тэгээд хүмүүс ер нь яадаг байсан гэхээр хүмүүс өдөр болгон нэг сургаалт үгийг бүлэг болгоноор нь ингэж уншдаг бас нэг тийм уламжлал байдгийн билээ сүм чуулгануудад та нар хэрвээ хүсэх юм бол бас тэгж уншаарай. За ямар ч үсэн энэ сургаалт үгс гэдэг номоор дараагийн нэлээд олон 7 хоног тийм ээ би ямар ч байсан номлох нь байна. Сургаал үгс гэж. За хэрвээ бид нэгдүгээр ишлэлээс ингээ харах юм бол энэ чинь Давидын хүү Израилийн хаан Соломоны сургаал үг гэж энэ хэлсэн байна. Сургаал үг гэж. Сургаал үгийг заримдаа яг Монгол хэл дээр бид нар яг зүгээр зэцэн үг гэж бид нар их ярьдаг. Ерөнхийдөө яг тийм утгатай ерөнхийдөө еврей үг байгаа. Гэхдээ бид нэр энэ ч Библиэр сургаал үг гэж орчуулсны бас мэдээж хэрэг шалтгаан байгаа. Зүгээр нэг юм цэцэн үг биш. Зүгээр нэг юм нөгөө титэм үг гэж ярьдаг шүү дээ. Бид нар заримдаа тийм баг дугайн зарим титэм үг гэдэг хүртэл тийм ном байгаа. Тийм биш. Тийм утгаар биш. Зүгээр нэг юм гоё гэдэг утгаар биш. Харин хүмүүсийн амьдралд өдөр тутмын амьдралд хэрэгжүүлэгдэх үйс Бурханы итгэгч хүмүүс, Бурханы хүмүүс яаж амьдрах нь тааламжтай вэ гэдгийг заадаг ийм Бурханы үг учраас энийг сургаал гэж хэлж байгаа. Сургаал нь зүгээр нэг сонсоод өнгөрөх биш бас амьдралдаа хэрэгжүүлэх ийм зорилготой. Учраас энийг бид нэр сургаал үг гэж ерөнхийдөө хэлж байгаа. Гол санаа нь тийм утгатай. Сургаал үг бол одоо мэрэгэн ухааны номнууд болохоор ерөнхийдөө бас бусад номуудаас нэг ялгаатай. Сургаал ном бас энэ талаас маш их ялгаатай. Бүтцийнхэн хувьд гэсэн бусад номуудаас ялгаатай. Зохион байгуулалт нь их ялгаатай. Их жижиг олон янзын сургаалуудыг ингээ багцлаад ингээ тавьсан иймэрхүү одоо ном байдаг. Дээрэс нь ямар нэгэн одоо үйл явдлыг ингэж одоо дурдж ингэж одоо он цагт эстраалаар нь ингэж тавьсан юм байхгүй. Ямар нэгэн теолог заах гэж бичигдээгүй бас. Энэ ерөөсө чуулганы амьдралын тухай гэхээсээ илүү хүмүүсийн өдөр тутмын амьдралын тухай бичсэн. Тэгээ ерөнхийдөө ингээд
улс үндэстнүүдэд байдаг ажиглалтаар олж авсан янз бүрийн зүр цэцэн үгстэй их адилхан. Гэхдээ мэдээж хэрэг Бурхны үгийнхэн хувьд энэ нь Бурхны үнэн дээр тулгуурласан ийм одоо ажиглалтаар өгсөн ийм үгсүүд байдаг. Тэгм учраас Бурхны ард түмэн энийг ингээд сонсоод тэгээд өдөр тутамдаа яг ингээд амьдралдаа хэрэгжүүлэх иймд одоо гол зорилготой. Өнөөдөр Монгол чуулган эхлээд нэг 30 жил болж байгаа. Мэдээж хэрэг бид нар Библийн тухай ойлгож мэдээд 30 гаруй жил болохдоо зөндөө олон янзын теологууд, онол сургаалуудыг тийм ээ Бурхны одоо Бурхан гэж хэн бэ? Есүс Христ гэж хэн бэ? Чуулган гэж юу вэ? Ариун сүнс гэж хэн бэ? Бид нар яаж амьдрах ёстой вэ гэдэг тухай онолуудыг маш их сурсан. Гэхдээ заримдаа бид нар өөрсдийнхээ ингээм амьдралыг ингээ эргээд харахаар өдөр тутмынхан амьдралд нь нөгөө нэг онол сургаалууд нь яг бас тэр болгон бууж ирэхгүй байгаа юм зүйл зөндөө байдаг. Тэг учраас олон Христэд итгэгч хүмүүс зөвхөн бусдын амьдралыг хараад зогсохгүй бас өөрийнхөө амьдралыг хараад ерөөсө Бурхны үг миний амьдралд хэрэгжихгүй байж штэ гэсэн ийм одоо заримдаа цөхрөл одоо тэг гунхралд заримдаа хүрдэг. Харин энэ мэрэгэн ухааны номнууд Израилийн ард түмэнд Бурхны ард түмэнд юу өгжсэн гэхлээр тэдгээр Бурхны хуйлуудыг бид нар өдөр тутамдаа яг яаж биелүүлэх хэрэгтэй вэ гэдэг тухай ерөнхийдөө ярьдаг ийм ном байгаа. Сургаал үгс. Ийм тийм ээ одоо зорилготой. Сургаал үг бол теолог заах гэж биш харин теолог яаж амьдралд чинь байх ёстой вэ гэдгийг заадаг. Авралыг яаж олох вэ гэдэг тухай биш харин олдсон энэ авралаа яаж өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлэх вэ гэдэг тухай заадаг. Тийм учраас одоо сургаал үг ном бол тийм одоо бусад номуудаас одоо ийм замаараа ерөнхийдөө онцлог. Тэгэхээр бид нэр одоо үргэлжлээд нэлээд одоо олон бүтэн сайныг энэ мэрэгэн ухааны сургамжийн үгстэй одоо өнгөрөөнө гэсэн утгатай. Магадгүй одоо эдгээр үг нь тийм ээ өнөөдөр манай Монгол чуулганы болон манай Христийн сүм чуулганы Христ итгэгч хүмүүсийн өнөөдөр манай Баярын мэдээ чуулганы бидний амьдралд тийм ээ яг одоо бодитоор хэрэгжигдэхгүй юм чухал одоо үг гэж одоо үздсэн учраас Бурхан магадгүй биднэрт тийм ээ энэ номыг одоо та нар сайн сураарай гэж өгж байгаа байна. За нэгдүгээр хэрвээ ишлэл дээр ингээ харах юм бол сургаалт үг гэдэг нь ийм одоо утгатай үг юм байна. За энэ сургаалт үгийг Соломон хаан бичсэн гэж хэлж байгаа. Давидын хүү Соломон хаан гэж. Шломо гэж тийм ээ. Энэ хаан одоо ямар хаан бэлээ? Одоо тухайн үеийн энэ ертөнцийн байхгүй урд хожид үзэгдээгүй ийм одоо мэрэгэн ухаантай хүн гэж ерөнхийдөө хаадуудын номон дээрс бид нар унших юм бол харагддаг. Анх хаан одоо ширээг авсныхаа дараа Бурханаас хүссэн гол зүйл нь Соломоны гол зүйл юу байсан? Мэрэгэн ухаан байсан. Та мэрэгэн ухааныг надад өгөөч. Би нар түмнийг яаж захирах юм бэ гэж. Тэгээ Бурхан түүний энэ гуйлтыг маш өндөрөөр үнэлсэн. Тэгээд зүгээр нэг алт мөнгө гуугаагүй, зүгээр нэг одоо сайхан аз жаргалыг гуугаагүй. Мэрэгэн ухааны гуйсан учраас энэ мэрэгэн ухаантай хамт бас түүнд алт мөнгө, баялаг, үнэхээр нэр хүнд, алдар гавь энэ бүх зүйлийг нь Бурхан өгсөн гэж байдаг. Тийм учраас Бурхан мэрэгэн ухааныг ялангуяа Бурханаас ирэх тэр одоо тааламжит ухааныг одоо хүмүүст байхыг үнэхээр их хүсдэг нь энэ харж байгаа. Нэг талаар Бурханы хүсэл бол хүмүүсийн амьдралд одоо харагдаж байгаа мэрэгэн ухаан. Бидний амьдралд ингээд мэрэгэн ухаан байгаасаа гэж Бурхан их хүсдэг гэсэн. За тэгээ бүгдээр хамтдаа өнөөдөр сургаалт үг номынхаа 1-р бүлгийг бүгдээр ярилцсан мэдээж хэрэг нэлээд урт 30 хэдэн ишлэл байгаа. Тэгээд хамтдаа уншингаа хамтдаа ярилцъя. Өнөөдөр бид нар Бурханы үгийг тийм ээ одоо амьдралдаа хэрэгжүүлэхэд бидэрт юу хэрэгтэй юм бэ гэж. За эндээс бид нар харах юм бол маш ойлгомжтой. 2-р ишлэлээс бид нар 7-р ишлэлийг дуустал ингээ харах юм бол мэрэгэн ухаан ба сахилах батад суралцж ухаарлын үг зааврыг ойлгож хэрсүү чанарын сургамжийг авч үнэн зөв шулрах цэг шулуун явахд тустай. Гинэн хүнд арга ухааныг хайрлаж баг залууд нь мэдлэг ухаан ба няхуур чанарыг өгнө. Мэрэгэн нь сонсож ухаанаа тэглэн ухаардаг нь мэрэгэн заварчлагааг болно. Сургаал үг зүйрлэл мэрэгдэн үгс онцлог тааврыг ойлгож авна. Явагс эмээхүйн мэдлэг ухааны эхлэл. Монхгуудад мэрэгэн ухаан ба сахилгыг үл тоодгоо гэж хэлсэн байна.
Энэ ихний хэсэг дээр яг сургаал үг гэж юу вэ гэдэг тухай ерөнхийдөө хэлж байна л да. Энэ сургаал үг нь бас ямар зоригтой юм бэ гэдэг тухай хэлж байна. Сургаал үг гэж байгаа нь болохоор энэ мэрэгэн ухаан, сахилга бат, ухаарлын үг, хэрсүү чанарын сургамж, зэрэгнэ гэж харагдаж байгаа ерөнхийдөө. Мэрэгэн ухаан гэж. Мэрэгэн ухаан. Ашаал гэж одоо еврей үг байгаа юм л да. Энэ мэрэгэн ухаан гэсэн энэ үг нь мэдлэгээс өөр. Мэдлэг бол хүмүүс маш олон янзын мэдээллүүд одоо цуглуулсан байгаа энэ мэдээллүүдийг энэ фактуудыг цуглуулсныг мэдлэг гэж ярьж байгаа. Хүмүүс мэдлэгтэй байж болно. Гэхдээ мэрэгэн ухаангүй байж магадгүй. Ямар ч мэдлэгтэй байлаа гэд мэрэгэн ухаангүй байх юм аюултай бас. Та нар мэдэн шүү дээ тийм ээ. Маш их одоо эрдэм номтой мэдлэгтэй боловч заримдаа маш одоо мулгуу шийдвэрүүдийг гаргасан юм хүмүүс байдаг зөндөө. Тэгэхээр мэрэгэн ухаан бол мэдлэгээс ялгаатай. Мэдлэг олцсон учраас тэр хүн мэрэгэн болчихж байгаа юм биш. Бид нар заримдаа тэгж боддог. Тийм ээ. Маш одоо их зүйл сурсан, өндөр настай, одоо их одоо юу гэдгийг те докторийн зэрэг хамгаалсан ч гэдэг юм уу те их ном уншсан хүнийг тийм ээ заримдаа мэрэгэн гэж заримдаа бид нар андуурдаг. Мэдлэгтэй гэхээс нь илүү мэрэгэн гэж боддог. Гэтэл тэр хүн зүгээр маш их мэдлэгийг л цуглуулсан байдаг. Гэхдээ мэдлэгтэй хүн мэрэгэн байх маш өндөр боломжтой. Тийм ээ. Мэдгүй юмдаа хүн мэрэгэн байх боломжгүй. Тийм биз дээ тийм ээ. Ухаалаг байх боломжгүй. Энд чинь яг юу ч хэлсэхлээр ухаарлын үг гэж хэлж байгаа юм да. Ухаарл гэж. Өнөөдөр монголчууд заримдаа хүүхдүүдтэй ингээд загтдаг штэ. Хүүхдүүдээ ингээд сургуульд явуулахдаа ч юм уу. За миний хүү ухаантай байгаарай гэж. Ухаантай байгаарай гэж хэлж байгаа нь маш их ном уншаарай гэсэн санаагаар хэлдэггүй. Тийм биз дээ тий? Олон хүмүүсийн тунд биеэ зөв авч яваарай. Зөв шийдвэр гаргаарай. Зөв сонголт хийгээрэй гэсэн ийм одоо байдлаар ерөнхийдөө сургадаг. Тэгэхээр мэрэгэн ухаан гэж байгаа нь Бурхны үгийн дагуу яг зөв тийм ээ одоо сонголтыг зөв шийдвэрүүдийг гаргаж амьдрахыг ерөнхийдөө хэлдэг. Мэрэгэн ухаан гэж хэлж байгаа. Зүгээр нээх их Библи мэдчихнэ гэсэн үг биш. Мэдээж хэрэг Библи мэдэх нь их чухал. Гэхдээ энэ мэдсэн Библи чинь амьдралд чинь яг зөв хэрэглэгдэж гин үү гэдэг нь их чухал. Нэг талаар энэ чинь одоо хоёрдугаар ишлэлээр одоо нэгдүгээр ишлэлээр хэлж байгаа энэ сургаалт үг нь өөрөө мэрэгэн ухааныг агуулж байгаа. Мэрэгэн байхыг хэлж байгаа. Зүгээр нэг одоо их олон зүйлийг одоо сурцсныг ч юм уу тийм ээ их олон зүйлийг цуглуулж ойлгож мэдсэнийг хэлдэггүй. Заримдаа бид нар хүмүүсийг мэдээж маш олон их мэдлэгтэй хүмүүс. Гэхдээ амьдралдаа маш их алдсан. Тийм ээ? Ийм хүмүүс байдаг. Алдсан гэж хэлж байгаагаар олон янзын замаар гэр бүл тийм ээ магадгүй ажил төрөл тийм ээ амьдралдаа гаргах янз бүрийн шийдвэрүүдээсээ болоод тийм ээ унсан сэтгэл санааны болон олон янзын юм эд материалын болон хохирол амссан ийм хүмүүс байдаг. Христэд итгэгч хүмүүс зүгээр маш их авралыг авсан учраас л тийм ээ мэрэгэн амьдрчин гэсэн бас биш. Эзнийг таньж мэдсэн болохоор л бүх зүйл ингээд автоматар мэрэгэн болчихно гэсэн үг биш. Зөв сонголтыг хийдэг болчихно гэсэн үг бас биш. Мэдсэн учраас харин ч тийм байх зүгээр боломжтой гэдгийг хэлж байгаа. Тийм учраас сургаал үг бол биднэрт тийм ээ яг амлалтыг биднэрт өгдөггүй. Чи ингэчих юм бол яг ийм үр дүн гарна гэсэн амлалтыг өгдөггүй. Харин магадлалыг өгдөг. Хэрвээ чи бурхантай хамт явах юм бол ийм гайхалтай үр дүнд хүрнэ гэж. За сургаал үг бол тэгэхээр нэг талаар амлалт биш. Тэгээ теологийг заадаггүй. Харин Бурхны ард түмэн яаж амьдрвэл тэр хүмүүс маш их амжилттай, баяр хөөртэй, аз жаргалтай байх боломжтой вэ гэдгийг заадаг. За энэ сургаалт үгийг яагаад хүмүүст энэ Израилийн ард түмэнд хэлэх ёстой болсон бэ гэхээр Бурхны хуулийн дагуу амьдрах нь гэдэг нь зүгээр нэг ийм одоо мулгуу замаар
зүгээр нэг юм дүрм дагаж юм уу? Автомат машин шиг тийм ээ робот шиг амьдрна гэсэн утгатай биш. Харин Бурхны үгийн дагуу мэрэгэн тийм ээ хэрсүү ийм амьдрахыг хэлнэ гэж ерөнхийдөө хэлж байгаа. Тэгээд энэ ч байгаа энэ Сахилга бат гэж 2 удаа одоо энэ ч 2-3 удаа гарч байгаа юм да энэ ихний хэсэг дээр бол 2 дугаар ишил дээр гарч байгаа Сахилга батад суралцсан гэж. Нөгөө талаар 7 дугаар ишлийн төгсгөл дээр бас сахилгыг үл тоодог гэж. Энэ үг нь болохоор Бурхны үгийн дагуу тийм ээ явж байгаа ёс зүйн талаар ярьж байгаа ерөнхийдөө Сахилга бат гэж хэлж байгаа. Ёс зүй этик гэж ярьдаг тийм морал гэж ярьдаг. Энэ зүйлийн тухай ярьж байгаа. Өөрөөр хэлбэл Бурхан хүмүүсийг зүгээр нэг юм робот шиг зүгээр нэг энэ зөв энэ нь муу гэж ярихаас илүү хүмүүс өөрөө дотроо бодоод цэгнээд, үнлээд, дүгнээд тэгээд юу нь ёс зүйтэй вэ? Юу нь ёс суртахуунтай вэ? Юу нь сайн бэ? Юу нь зөв бэ гэдгийг өөрөө үнэл цэгнээд зөв ёс суртахуунтай, зөв одоо ёс зүй төлөвтэй, төлөвшөлтэй амьдрах ёстой гэдэг дээр Бурхан их анхаардаг гэж. Хүмүүс Библийг маш их мэдэж болно. Бурхны үгийг, хуулийг маш их одоо цээжилсэн байж болно. Гэхдээ тэрийг мэдсэн байлаа гэд тэр хүмүүс ёс зүйтэй зөв амьдрна гэсэн үг биш. Бүр сургаалт үгсийн 27 дугаар бүлэг байна 27 дугаар бүлэг дээр зарим мунхаг хүмүүс сургаал үгийг мунхаг хүмүүсийн амнаас гарч байгаа сургаал үг заримдаа санжсан хөлтэй адилхан гэж өөрөө юм. Ямар ч хэрэгцээгүй гэсэн утгатай. Өөрөөр хэлбэл сургаал үг бол амьдралын бүх тохиолдолд хэрэгжинэ гэсэн утгатай бас биш. Яг зөв үед Бурхны зөв үгийг зөв замаар хэрэглэхийг тийм ээ одоо мэрэгэн ухаан гэж хэлж байгаа. Энийг хэрэгжилж яваа зөвөөр хэрэгжилж яваа хүмүүстийг Сахилга батад суралцж байгаа хүмүүс гэж бас хэлж байна. За нэгдүгээр одоо хоёрдугаар ишлэлээр за сургаалт одоо энэ үгийн гол зорилго болохоор хүмүүсийг яана гэж юм гэхээр мэрэгэн ухаанд суралцах, Сахилга батад суралцах. За ухаарлын үг зааврыг ойлгох. Ухаарлын үг заавар гэж. Энэ нь болохоор ухаарл гэж байгаа нь ерөөсөө мэдлэгийн тухай яриаггүй. Юмыг ойлгодог тэр одоо мэдрэлийн тухай ерөөсөө яриаггүй. Харин ухамсарын тухай ярьж байгаа. Ухаарл гэж. Заримдаа бид нар энэний хооронд ингээд ялгаа харагддаг шүү дээ тийм ээ. Хүмүүс маш их боловсон юм шиг мөртлөө маш ухамсаргүй гэдэг. Тийм ээ. Урд ингээд маш их одоо шахацлдаантай зам дээр явж ирсэн аа. Зүгээр ингээд зогсоод шууд машинаас буугаад түгжид яваад өгдөг. Хойно зөндөө машин байж хахад тэрийг бид нар юу ухамсаргүй, ухаан муутай, мулгуу гэж. Энэ одоо энэ дээр ярьж байгаа болохоор эзний мэрэгэн ухаантай хүмүүс болохоор тийм ухамсар, тийм ухааралтай болохын тулд одоо энэ сургаал үгийг сонсох хэрэгтэй болдгоо гэж хэлж байна. Тэгээ тэдгээр хүмүүс болохоор хэрсүү чанарын сургамжийг авна. За энэ ч бас дахиад нэг Сахилга бат гэдэг үгийн сургамж гэдэг үгээр бас орчуулагдсан байна. Сахилга бат гэдэг энэ үг чинь энэ явж байгаа. За ингэснээр тэдгээр хүмүүс үнэн зөв, шудраг, цэгх шулуун явхад тустай гэж. Үнэн зөв, шудраг, цэгх шулуун гэж. Заримдаа бид нөгөө хуулийн тухай бид нар ярьдаг. Хууль ба сайн мэдээний тухай бид нар ярьдаг тийм ээ. Хууль бол хүмүүст чи юу гэж чадахгүй вэ гэдгийг харуулдаг. Ямар гим нүгэлтэй вэ гэдгийг харуулдаг. А сайн мэдээ болохоор тийм учраас танд аврал хэрэгтэй. Тийм учраас танд эзэн хэрэгтэй гэдгийг харуулдаг гэсэн. Харин энэ чинь яг нөгөө талаас яг юу хийж гэнэ гэхээр үнэн зөв шудраг цэгх шулуун явхад юу хэрэгтэй вэ гэхээр энэ сургаал үгийн мэрэгэн ухаан хэрэгтэй байдаг. Тэрнээс биш дүрм хэрэггүй байдаг. Дүрм биш. Харин юу хэрэгтэй? Сургаал үг хэрэгтэй байдаг. Бид нэр ямар ч гэсэн одоо намайг жоохон байхад бол эмээ өвөөнөр дандаа зүр цэцэн үгээр тийм ээ сургаал үгээр дандаа хүүхдүүдийг хүмүүжүүлдэг байсан. Тийм ээ. Юу гэдэг лээ? Олон янз юм байгаа да тийм ээ. Үннээр явал үхэр тэргээр туулайг үрцэн лгэн. За тэгээд үлээ эв чазга богварн.
За өчнөө олон юмнууд байгаа. Тэгээ тэдний дандаа нөхцөл байдлууд нь бол дандаа тэр тохиолдолд үнэн болохоос бус тохиолдол яг үнэн биш тийм ээ. Жишээлбэл одоо сайныг дагуул сарны гэрэл тийм ээ. Тэгэл би дандаа эмээгээ дандаа яадаг гэсэн. Тэ сарны гэрэл ерөөсөө надаас гасахгүй л байна гэл ингээл тэ. Эсвэл одоо тийм үннээрээ бол үхэр тэргээр туулаад үхэр тэрэг яаж хурдлаад туулаад гүйцэдэггүй л байхгүй юу гэл тэ. Тэгэхээр сургаал үг зөвлөсөн үг гэдэг бол зөвхөн тодорхой нөхцөлд зорьсон тэр зүйл дээр л яг одоо хэрэгжихийг шаарддаг. Өөрөөр хэлбэл үнэн байх юм бол хэдийгээр магадгүй удаашралтай, хэдийгээр магадгүй өнөөдөр тэр үнэн нь харагдахгүй байгаа бол нэгэн цагт тэр үнэнд одоо худал зүйл гүйцэгддэг гэсэн ийм санаагаар ерөнхийдөө бол хэлдэг. Магадгүй хэдэн жил өнгөрж магадгүй. Магадгүй бидний амьдралч гүйцэхгүй байж магадгүй. Гэхдээ л үнэн бол гэж тийм ээ. Тэр адилхан сургаал гэдэг энэ сургаал үг бол Христ итгэж хүмүүсийн амьдрал зүгээр мэдсэнтэй гэхээсээ илүү Бурхны тэр үгээр амьдрч тэр сургаалаар амьдрах нь биднийг юунд дагуулдгүй гэхлээр одоо дүрмийг дагаж явж байгаадаа биш. Харин дүрмээр бол хизээч бид нар үнэн зөв шударга шулуун явж чадахгүй. Дүрмээр бол зөвхөн хэн худлаа хэлэх гэж байгаа гэдгийг бид нар барьж чадна. Гэхдээ би өөрийгөө дүрмээр хизээч барьж чадахгүй. Хүн өөртөө аюу зөөлөн ханддаг тийм ээ. Харин сургаал үгээр хүмүүс үнэн зөв шударга шулуун явах ёстой байдаг. Өнөөдөр Монгол улсын хууль бол багдаагүй шүү дээ. Та нар мэдж байгаа бох тийм ээ. Биднэрт маш их хууль байгаа. Хэдэн мянган ч билээ тийм ээ. Тоо томчгүй юм билээ. Гэхдээ хүмүүс байнга л гэмт хэрэг хийж. Гэхдээ хүмүүс байнга л тэр болгоныг зөрчиж байгаа. Магадгүй зөвхөн нэг хүн хичнээн олон хуулийг нэг өдөр зөрчиж байгаа бол бид нар сайн мэдэхгүй байгаа. Ер нь бол. Хууль биднийг зөв сайн хүн болгодоггүй. Харин Бурхны тэр биднэрт ирсэн тэр мэрэгэн ухаан биднийг зөв амьдрахад тусалдаг. Тэм учраас тийм ээ одоо Есүс Христ бол жинхэнэ Бурхны мэрэгэн ухаан гэж Паул загтал дээр хэлсэн байгаа шүү дээ. Христэд итгээд зүгээр ингээд дүрмээр итгээгүй бид нар. Хуулиар итгээгүй. Нэгүслэр бид нар итгэлээр итгэсэн учраас мэрэгэн уг энэ сургаал үг өөрөө биднийг үнэн зөв шударга зөв шулуун байлгах гол одоо одоо хүчин болж идэг. Хүн өөрийнхөө толгойн одоо мэдлэгээр дүрмээр одоо боломжгүй юм а гэдгийг энэ ч ерөнхийдөө хэлж байгаа. За тэгээд эдгээр нь дөрөвдүгээр ишлэлээс ингээ харах юм бол ямар зорилготой гэхээр гинэн хүмүүс гэж хэлчихсэн. Гинэн хүмүүс гэж хэлж байгаагаараа энэ нэг талаар Бурхны үгийг болон Бурхны мэдлэгээр дутуу байгаа. Хараахан төлөвшөж амжаагүй байгаа. Дөнгөж шинээр дөнгөж мэдж эхэлж байгаа гэдэг юм ба. Нөгөө талаар дараагийн хэсэг дээр байгаа тэр баг залуу гэдэгтэй их ойролцоо ийм санаагаар хэлж байгаа. Ерөнхийдөө Бурхны үгийг одоо амьдралдаа мэдж ойлгож, суулгаж, төлөвшүүлж хараахан чадаагүй хүмүүст энэ сургаал үг юу өгдөг вэ гэхээр арга ухааныг нь өгдөг гэж. Арга ухааныг яаж амьдрах вэ гэдэг арга ухааныг нь өгж байгаа. Нөгөө талаар болохоор мэдлэг ухаан энэ адилхан ойролцоо одоо үгийг хэлж байгаа. Арга ухаан тэгээд нягуур чанарыг. Өөрөөр хэлбэл нэг талаар энэ арга ухаан нягуур чанар гэж энэ хэлж байгаагаараа бас сөрөг байдлаар жигсэн заримдаа энэ үгийг хэрэглэгдэж болно. Өөрөөр хэлбэл хүмүүс муу юм хийхэд бол маш их цагийг зарцуулж төлөвлөж тийм ээ. Тэгээд одоо муу арга залиар өөрийнхөө хүссэн ингэж хүрэх юм боломжтой. Тэрийг илэрхийлэхдээ бас энэ үгээр хэлдэг арга ухаан гэдэг. Нэг талаар монголоор бол арга зал. Нөгөө талаар хэлэх юм бол энд болохоор яг Бурхны одоо энэ мэрэгэн ухаан залуу хүмүүст мдээгүй хараахан суралцаагүй байгаа хүмүүст ямар зорилготойгоор өгөгддөг вэ гэхлээр тэр хүмүүс өөрийнхөө амьдралд Бурхны дагуу амьдрах юмсан гэж хүсэж байгаа тэр одоо хүслээ биелүүлэх арга замыг төлөвлөгөөг цаг хугацаа зарцуулж ингэж урагшаа явж чадах тэр боломжийг нь тэр хүмүүст өгдөгөө гэсэн ийм санаагаар хэлж байгаа. Магадгүй заримдаа бид нар сайн мэдж байгаа олон Христэд итгэж хүмүүс Библийг сайн мэдэхгүй. Библийг магадгүй уншиж амжаагүй байгаа. Гэхдээ л бүтэнсийн өдрийн сургаалыг сонсоод яаж амьдрах вэ гэдгээ тодорхой аргыг мэдээд тэгэд харьдаг. Тийм үстэй. Тэр замаар
одоо бурхны тэр мэрэгэн ухаан, бурхны үг хүмүүсийн амьдралд энэ сургаал үг ямар чухал вэ гэдгийг юм хэд хэлэх. Тийм учраас бүтэн сайн цуглаандаа ирэх хэрэгтэй байгаа байхгүй хүмүүсээ. Тийм ээ. Заримдаа бид нар мэдлэгээр амьдрчин гэж боддог. Гэхдээ мэдлэг заримдаа биднийг тодорхой хэмжээнд л хүргэдэг болохоос яг энэ арга ухаанд заримдаа суралцуулдаггүй. За бурхны энэ сургаал үг хуучин гэрэн дээр ялангуяа бурхны ард түмнийг хэрхэн яаж өөрсдийн тэр бурхныг одоо дагах вэ гэдэг энэ одоо арга барил сургадаг байсан баг. За нөгөө талаар мэрэгэн хүмүүс энэ зүгээр л юу ч мэдлгүй хүмүүс зориулсан үг бас биш. Сургаал үг нь бас мэрэгэн хүмүүст зориулсан. Ухаанд аль хэдийнэ бурхны одоо зам дээр амьдарч байгаа маш өндөр мэдлэг болон мэрэгэн ухаантай хэрсүү сайн эдгэр хүмүүс ч гэсэн энэ сургаал үг их чухлаа гэж. Мэрэгэн нь сонсож ухаанаа тэлнэ. Улам илүү мэрэгэн болно гэсэн үг. Ухаанаа гэж байгаа нь чи яг мэдлэгийн тухай бас нэг талаар яриаггүй. Яаж амьдралдаа эзний үгийг хэрэгжүүлж амьдрах вэ гэдгээ улам илүү мэддэг болно. А нөгөө талаар ухаардаг нь мэрэгэн зааварчилгааг олно. Мэрэгэн зааварчилгаа гэж бас энэ ч хэлсэн байгаа. Түрүүний нөгөө арга ухаан гэдэг энэ санаа бас энэ ч явж байгаа. Бас сөрөг талаарч хэлэгдэж болох үг, эерэг талаарч хэлэгдэж болох тийм үг байгаа. Арга ухаанд тэд нар улам илүү суралцдаг. Хэрвээ мэрэгэн ухааныг сонсоод байвал шүү дээ. Бурхны сургаалыг сонсоод байвал, сургаал үгийг сонсоод авах юм бол. Сургаал үг нь их сонирхолтой. Бусад ямар ч Библийн номнуудаас иш татаагүй. Энэ сургаал үг ном. Ямар ч одоо хуулиас иш татаагүй. Ямар ч иш үзүүлэгч юм чи гарахгүй. Энэ ямар нэгэн одоо шашны үйлдэл гэх юм уу хуучин гэрээний тухайн үеийн израильчуудын шашны амьдралд зориулагдсан юм энэ ч бараг байхгүй. Харин ямар юмны тухай байгаа гэхээр өдөр тутмын амьдралд нь зориулсан юмнуудыг энэ ч гэсэн. Өдөр тутмын амьдрал. Өөрөөр хэлбэл одоо нэг талаар бүтэн сэдвэр хурж ирээ бидний одоо цуглахтаа яах ёстой вэ гэдэг талаасаа илүү харин эндээс гарч яваад энэ сурсан үгээрээ яаж амьдрах вэ гэдэг тухай сургаал үг илүү хэлдэг. Нэг талаар бидний амьдралын бараг ихэнх хугацааны тухай ярьж гин гэсэн үг. Тийм үстэй тийм бид нар бүтэн сэдвэр нэг 2 цаг энэ ирээ суун. А бусад өдрүүдэд нь яаж амьдрах вэ гэдэг талаараа сургаал үг аюул чухал одоо зүйл хэлдэг. Тийм учраас энэ чи хараахан төлөвшөөгүй ч байна уу? Төлөвшөлтэй болсон хүмүүс нь ч байна уу? Адилхан энэ мэрэгэн ухааны үгийг сонсох нь их чухал юм а гэж байна. Яагаад үг гэхээр эдгээр үгсэн 6 дугаар ишлэлээс харах юм бол сургаал үг, зүйрлэл, мэрэгдийн үгс, онцлог одоо тааврыг ойлгож авна. За сургаал үг, зүйрлэл тэрийг та нар мэдж байгаа. Энэ онцлог таавар гэж хэлж байгаагаар сонсоод ойлгохдохооргүй ч байсан. Тийм ээ. Тэдгээр үгийг ухаарж ойлгох ийм одоо үгүй гаргалгааг ухаарлыг одоо энэ сургаалаас олж авч чадах юм а гэсэн ийм одоо байдлаар ерөнхийдөө хэлж байгаа. За тэгээд одоо сургаал үгс номын хамгийн одоо гол чухал бараг ишлэл гэж хэлэгдэг энэ 7 дугаар ишлэл дээр бид ярьж байгаа. Энэ 7 дугаар ишлэл дээр юуны тухай ярьж байгаа гэхээр Явагаас эмээхвэн буюу эзнээс гэж Яваа гэж нөгөө израильчуудын бурхны яг нэр нь байгаа шүү дээ. Нэр Яваа гэж нэр би байдаг гэсэн юм утгатай. Би байгаар, би оршиж байна, би та нартай хамт байна, би юм гэсэн энэ санаа энэ чи хэлэгдэг Яваа гэж байгаа. Эзнээс эмээхвэн мэдлэг ухааны эхлэл гэж хэлсэн. Нэг талаар мэдлэгийн, нөгөө талаар ухааны буюу мэрэгэн ухааны эхлэл. Энэ дээр гарч байгаа мэдлэг гэдэг энэ үг болохоор нэг талаар мэрэгэн ухаан гэсэн санаагаар энэ чи ерөнхийдөө хэлж байгаа. Эзнийг таньж мэдээд дагаж амьдрдаг. Тэгэхээр ингэж амьдрахын тулд яах вэ? Хамгийн ихэт нь бол мэрэгэн ухаан эзнээс эмээхвэн юм а гэж хэлсэн. Мэрэгэн ухаантай болмоор байвал эзнээс эмээхвэн юм а гэж. Эмээх гэдэг энэ үг чинь зүгээр нэг айж зүхтаах тийм ээ алга болох нэг газар орж нуугдах гэсэн юм санаагаар бол хэлэгдэггүй шүү дээ. Эмээх гэдэг үг нь хүндлэх, магтах гэсэн юм санаагаар хэлж байгаа. Нөгөө эцэгхэн хүндлэхдээ бид нар эцэгхээс зүхтаадаггүй шүү дээ. Эцэгхээс эмээхтэй бид нар зүхтаадаг гэж байхгүй. Хүндлэхийг хэлж байгаа тийм ээ. Тэрнтэй адилхан яг эзнээс одоо эмээхгүй гэж энэ одоо санаа юу гэхээр өөрийнхөө амьдралын ямар ч нөхцөл байдалд байсан тэр эзэнд би таалагдж байгаа юу гэсэн энэ асуулт
Тийм ээ. Эзэнтэй би хамт одоо миний энэ үйлдэл маань тийм ээ эзэнтэй хамт хийгдэх ажил эсвэл энэ нууцаар буруу хийгдэж байгаа үйл явдал гэдгийг асууна. Тэгэд имэн гэсэн үг. Яана намайг ингэж бодох вэ гэж бид нар хүмүүсээс айдаг үстэй. Тэрнтэй адилхан эзэн юу гэж энийг бодох бол, эзэн юу гэж энийг харах бол гэсэн энэ имэйлтийн тухай ярьж байгаа. Тэрнээс айз утгаах тухай яриаг. Энэ бол эзнийг мэдэх болон мэрэгэн ухааны эхлэл гэж хэлж байна. Сургаал үг номдэр тийм ээ сургаал үгийг бид нар сонсоод зүгээр өнгөрөх магадлалтай, аюултай. Эзнес имэхгүй бол шүү дээ. Тэр мэрэгэн ухаан ирэхгүй хичнээн сургаал үгийг сонсоод мэрэгэн ухаан ирэхгүй гэсэн үг. Та нар Соломон гэж энэ хүн энийг бичсэнийг мэдж байгаа тийм ээ. Соломон 3 чухал одоо Библийн номноо мэрэгэн ухааны номнуудыг бичсэн. Тийм ээ. Одоо юу лээ? За энэ одоо сургаалт үг ном байна. Номлогчийн үг ном байна. Соломоны дуун гэж байна. Тэ? Нэг залуудаа бичсэн Соломоны дуун. Тийм ээ. Маш их одоо зүрх сэтгэлээ гаргасан, хайр, дурлалын тухай ингээ бичсэн ийм мэрэгэн ухааны ном. Идэр залуу наснда яг энийг бичсэн. Яг идэр одоо дунд наснда гэх юм уу? Сургаал үг шиг бичсэн. Тэгээд нэлээд гөгшөрсөн хойноо номлогчийн үг бүх зүйл хоосон. Тэ? Номлогчийн үгийг бичсэн. Тэгээд энэ Соломон энэ их мэрэгэн ухаанаар дүүрэн энэ хүн мэрэгэн ухааныг Бурханаас гуйгаад авсан энэ хүн Бурханаас эмээх гэдгээ алдсан. Та нар хэрвээ хаад номнуудын төгсгөл хэсгийг ингээ харах юм бол Соломон өөрөө амьдралынхаа төгсгөлд Бурханаас эмээхгүйгээсээ болоод төгсгөл нь муу байсан. Тэр маш олон ихнэртэй, тэгээд тэр олон ихнэр нь маш олон газараас гаралтай. Тэр олон гаралтай ихнүүд нь өөрт нь буруугаар нөлөөлсөн. Тийм ээ, өөр шашны одоо бурхтуудад тэр мөргсөн. Юу нөгөө мундаг мэрэгэн ухаан ярьж исэн нөгөө хүн чинь эзнээс эмээхүүгээ алдсан. Тийм учраас тэрэнд мэрэгэн ухаан нь байхгүй болсон. Ямар аюултай вэ те? Тэгэхээр мэрэгэн ухаантай амьдрах гэвэл эзнээс эмээх хэрэгтэй гэсэн. Эзнээс эмээх хэрэгтэй гэсэн. Эзнээс эмээх бол мэрэгэн ухааны эхлэл гэж хэлсэн. Бид нар цагаан толгой сураад уншиж эхэлдэг. Тоо сурвал бид нар математик тийм ээ. Хөгжмийн нот мэдэх юм бол хөгжим сурж эхэлнэ. Тийм үстэй. Тэрнтэй адилхан Бурхны мэрэгэн ухаанаар амьдарч эхлэх гэвэл бид нар эзнээс эмээхгүй байх хэрэгтэй гэсэн. Зүгээр нэг мэдээл Бурхны тухай мэдээд Есүсийн тухай ойлгоод амар мэрэгэн гоё сайхан амьдарч гэсэн үг биш байх нь шүү дээ. Эзнээс эмээхгүйгээр ямар ч их мэдлэгтэй болоод. Тэгээ Библийг 10 өргөө ойлгосон ч гэсэн эзнээс эмээхгүй байхгүй бол бид нар гим нүгэлд маш амархан унана. Гим нүгэл дотор амьдрсаар авах болно. Яг л эзнээс эмээхгүй учраас. За энэ сургаал өгс номын одоо гол одоо ишлэл гэж ерөнхийдөө маш олон хүмүүс хэлдэг. Эзнээс эмээхгүй тухай, эзнээс эмээсэн хүмүүс нь яаж амьдрал зүгээрэ гэсэн талаар одоо энэ сургаал үргэлжлүүлэн хэлж байгаа. Тэгээд энэ 7 дугаар юуны төгсгөл дээр тийм ээ мунхгууд л мэрэгэн ухаан ба сахилгыг үл тоодог гэж. Өөрөөр хэлбэл мунхгууд гэж юу гэж эзнээс эмэхмээргүй байна. Эзнээс эмээхгүй хүмүүс бол мунхаг гэсэн юм санаа амж гарч байгаа. Мунхаг юм а гэж. Эзнээс эмээхгүй байгаа хүмүүс мунхаг. Тэр хүмүүс яадаг вэ? Мэрэгэн ухаан болон сахилгыг үл тоодог. Магадгүй бид нар мэдлэгийг дээдэлдэг байж болно. Тийм ээ? Информацийг дээдэлдэг байж болно. Датаг дээдэлдэг байж болно. Өнөөдөр бид нар тийм 90 цаг амьдарч штэ. Өдөр болгон бид нар одоо ингээл утсаа ангуулахад л тийм ээ бидний хүссэн хүсэг маш их олон мэдээлэл ингээл тийм ээ самардах тусам гарч ирж байна. Тийм ээ утсаа самардахад л тийм ээ маш олон мэдээлэл өстэй айгүй олон дата маш их одоо магадгүй мэдлэг өгөх юм хүртэл гарч ирж байна. Гэхдээ энэ бүх зүйл тийм ээ одоо бол биднэрт мэрэгэн ухааныг өгөхгүй гэж. Эзнээс эмээхийг ганцхан биднэрт мэрэгэн ухааныг өгөх боломжтой. Өнөөдөр бид сошиал медиа дээр маш олон хүмүүс тийм ээ энэ ямар муухай энэ тэр пупайста муухай байна, балиар байна гэдэг тийм ээ. Бидний эргэж хараад магадгүй өөрсдөө ч гэсэн яг тийм байдлыг, тийм үйлдэлийг, тийм одоо
санааг тийм одоо муухай зүйлсийг ч гэсэн хийх чадвартай хүмүүс. Бизнес имэхгүй болно шүү дээ. Тийм бизнес имэхгүй. За дараагийн хэсэг дээр та нар арай жоохон урт болоод байна уу? Дараагийн хэсэг дээр Соломон юуны тухай ярьж байгааг вэ гэхээр яагаад бидэрт мэрэгэн ухаан хэрэгтэй юм бэ? Яагаад бид нар сургаал үгс бидэрт хэрэгтэй юм бэ? Яагаад бид нар зүгээр л Бурхны тухай мэдээд итгэл зүгээр итгэлээл ингэж болоо юм шүү гэж заримдаа хүмүүс яадаг. Гэтэл итгэл бол биднийг авралд авчирдаг. Харин тэр итгэж ирсэн тэр авралынхаа дотор бид нар яаж одоо ариусж амьдрах вэ гэдгийг энэ мэрэгэн ухаан заадаг. За тийм учраас энэ хоёр дахь хэсэгдэр 8-9 дугаар ишлэлдэр Соломон энэ чинь юу гэж хэлсэн гэхээр эцгийнхээ сургаалыг сонс хүмүн эхийнхээ заврыг бүү огоор тэргүүнд чинь тэдэл чамд титэн болж хүзүүнд чинь тэдэл чимэг зүйлд болно гэж. Өөрөөр хэлбэл энэ чинь яг нэг талаар эцэгийнхээ үгэнд ор. Тийм ээ эцэгийнхээ сургаалыг даг гэж хэлж байгаа. Нөгөө талаар энэ нь ямар одоо юуг бодож энэ чинь хэлсэн бэ гэхээр угаасаа Израилийн ард түмэн ямар одоо тушаалыг Бурханаас авсан гэхээр эцэг эхүү та нар Бурхны үгийг өөрийнхөө хүүхдүүдэд зааж сургаараа гэсэн ийм одоо тушаал байгаа. Тийм эцэг эхүүдэд та нар сонсоорой гэсэн ийм санаа гарч байгаа. Тэрнээс биш одоо юу гэдгийг миний хүү наашаад хамтдаа хулгай хий. Тийм ээ хүн алъя гэдэг ийм эцэг эх байх юм бол мэдээж хэрэг яг сонсоорой гэсэн ийм санаа гарвал чи хэлээгүй шүү дээ. Яг эзний үгийг та нарт зааж байгаа. Эзний зөв замуудыг зааж байгаа эцэг эхээ та нар сонсоорой. Хүмүн гэж хэлж байгаа. Нэг талаар хүмүн гэж байгаа заавал жоохон хүүхдийн тухай яриаггүй. Энэ зүгээр хөгшин үнч байсан. Тийм ээ эзний үгийг одоо зааварлаж байгаа тэдгээр хүмүүсийг сонсоорой гэсэн юм санаа гарч байгаа. Нөгөө талаар эцэг эх бол хүүхдүүдтэй Бурхны мэрэгэн ухааныг заах үүрэгтэй хүмүүс гэсэн үг. Эцэг эх хүүхдүүдэд Бурхны мэрэгэн ухааныг заах, Бурхны үгийг заах үүрэгтэй. Пастор нь биш. Заримдаа хүмүүс тэгж боддог. Зүгээр цуглаан дээр хүүхдүүдэд авчираад тэгээ пастороор заалгая хүүхдүүдэд гэж боддог. Эсвэл хүүхдийн багшаар заалгая гэж. Үгүй гэртээ бид нар хүүхдүүдтэй Бурхны үгийг заах үүрэгтэй эцэг эхчүүд. Эмээг үүнэ. Бүгдээрээ. За тэр хүүмэн охин минь тийм ээ эцэг эхийнхээ сургаал зааврыг бити одоо огоороо тийм ээ энэ бол эерэг нөлөө байгаа. Мэрэгэн ухаанаар амьдрах эерэг нөлөө нь энэ. Харин үргэлжлүүлээд нэг юм сөрөг нөлөө энэ ч явж байгаа. Энэ 10 дугаар ишлэлээс за 9 дугаар ишлэлдэр бол эдгээр ингээд ойлгож мэдсэн хүмүүс одоо тэдгээр үг нь бол Бурхны тэдгээр үг нь бол та нар тэргүүнд чинь чамд итэм хүзүүнд чинь бол чимэг зүйлд болж байна гэж тийм ээ одоо зөвлөж хэлж байна. Нэг талаар сургаал үг ном тийм одоо яруу найргийн хэлбэртэй бичигдсэн учраас маш юм одоо тод ийм зөөрлөлтэй тийм байдлаар ерөнхийдөө бид нарт илэрхийлж байгаа. За 10 дугаар ишлээс цааш ингээ харах юм бол ингэж хэлсэн. Хүмүн нүгэлтнүүд уруу татвал бүү таг гэж 10 дугаар ишлэл. Нүгэлтнүүд гэж хэлж байгаагаараа мэдээж хэрэг хүн болгон нүгэлтэн шүү дээ. Тийм ерөнхий нүгэлтнүүдийн тухай яриаггүй. Бурхны эсрэг юм хийж байгаа тэдгээр хүмүүсийг бити таг гэсэн юм санаагаар хэлж байгаа. Тэрнээс биш бид нар бүгдээрээ л нүгэлтнүүд юм чин гэдэг ийм санаагаар хэлээгүй. Ерөнхий нүгэлтнүүдийн тухай яриаггүй. Яг Бурхны эсрэг үйлдэл хийж чамайг уруу татчих байгаа. Ийм нүгэлтнүүдийг та нар бити дагаарай гэж. Тэр хүмүүс юу хийдгүү гэхээр жишээ нь чи 11 дэх ишлээс ингэж хэлсэн. Хамт явъя. Хороо хүнээ анаж автыг. Гимгүүг шалтгаангүйгээр амдаж хүлээе. Амьдаар нь тэднийг өгчдийн орон шиг л залгий. Бүгдээр нь тэднийг булшны нүхэнд унгая гэж. Өөрөөр хэлбэл биднийг буруу зүйлд тийм ээ буруу мэдээж хэрэг тийм ээ уруу татлага яг энэ ч хийж байгаа шиг юм ил замаар ирдэггүй. Айгу гой замаар ирдэг. Ямар замаар ирдэг вэ гэхээр үргэлжлүүлэн энэ чиг олон төрлийн үнэт зүйлсийг бид нар олно. Ол зомгохоор бид нар орон гэрээ бид нар дүүргэнэ. Тэгээ бидэнтэй хув заяагаа нийлүүлээч. Бид дундаа мөнгөний нэгууттай нь өөрөөр хэлбэл бүгдээрээ ашгаа хамтдаа хуваанаа гэж. Өөрөөр хэлбэл хүмүүсийн шунал
хүмүүсийн одоо хүсэл энэ бүхнээр дамжуулан одоо биднийг ямар нэгэн нүгэлд хамтдаа оролцооч гэсэн ийм зүйлийг хийж байгаа. Энийг уруу татлага гэж. Ийм уруу татлагыг бид нар ирэх болно гэж. Тэгэхээр мэрэгэн ухаан биднийг эндээс хамгаалдаг болж таарч байна. Эргээр нэг талаар эцэг эхүүдээ бид нар сонссноор, мэрэгэн ухааныг сонссноор эндээс хол байна. Хоёрдугаар бид нар өөрөө энэс татгалзах хэрэгтэй гэсэн ийм санаагаар энэ Соломон энэ хэлж байгаа. Энэ бол тийм ээ одоо маш одоо хүн болгонд өдөр болгонд дандаа тохиолддог ийм уруу татлагуудыг ерөнхийд нь тийм ээ одоо нэгтгэж хийж байгаа юм шиг энэ харагдаж байна. Хүмүүс биш тэ нэр хүнд мөнгө төгрөг энэ бүх зүйлийн төлөө заримдаа нөгөө зөвхөн тэр надад юу ирэх бол гэдгийг л боддог болохоос энийг яаж олж авч байгаа вэ? Яаж хийх гэж байгаа вэ гэдгээ бодохгүйгээр бид нар заримдаа ийм нүгэлд ордог тухай энэ хэлж байгаа. Уруу татлага бол ийм л замаар хэлж байгаа. Маш энгийн замаар. Тийм ээ? Шинэ гэрэн дээр энэний тухай зөндөө маш олон замаар тийм ээ? Одоо илэрхийлсэн байдаг. Уруу татлага. Муурын сүнс, бидний махан бие, тийм ээ? Бидний одоо эргэн тойрон байгаа муу найз нөхдүүд гэж. Энд хэлж байгаа энэ найз нөхдүүд ч гэсэн яг ийм одоо категорид орж байна. Уруу татагч. За тийм 15 дугаар ишлэлдэр болохоор тэдний замтай битгий нийлүүл хөлөө битгий тийм жимээс чи хол байлгаараа гэж сургаал үг. Яагаад үг гэхээр тэд нар юу хийдэг вэ гэхээр тэр зүйлийг хийхэд бол 16-аас 19 дээр маш одоо аимшигтай үйл явдал тийч харагдаж байгаа. Өөрөөр хэлбэл тэд нар хүмүүсийг одоо хорлон байж өөрсдөө аз жаргалтай болгоно гэж бодож байгаа бол харин тэр нь юунд хүрдэг гэхээр өөрөө өөрийгөө өрхөнд занганд оруулдаг ийм үйл явдал болдго юм а гэдэг тухай энэ ч хэлж байгаа. 16 бузар мөн хөл нь ухас хийж урсгах цуснаа тэд яардаг харсаар байхад шувууны өмнө өрх занг тавих нь ашиггүй атал. Өөрөөр хэлбэл харсаар байж энэ нь муу юм а гэдгийг мэдсээр байж хийж ин гэсэн. Харин тэд өөрсдийн амийг анаж отох юм. Өөрсдийн амийг өөрсдийгөө хороохоор амдан хүлээх юм. Олзонд шунагдсан тавилан ийм байж олсон эдэн эзнийхээ амийг залгидаг ажээ гэж. За бид нэг сургаал үгсийн хувьд бид нэг ойлгох юм бол Бурхны бүтээсэн энэ сайхан дэлхий дээр яавал зөв амьдрах вэ гэдэг тухай ингээ ярихлаар буруу ол зашиг, буруу замаар шунал хүстэй биелүүлэх, буруу замаар аз жаргалыг хайх, буруу замаар эд хөрөнгийг хайх гэдэг бол буцаа та нарт өөрсдөд чинь муу юм болно шүү. Буцаа та нар өөрсдөө чинь аз жаргалгүй болгоно шүү. Тэгээ буцаа та нар өөрсдөө чинь одоо амийг чинь бүр тийм ээ авъя шүү гэсэн. Ийм одоо сургаалыг ерөнхийдөө энэ хэлж. Тэгэхээр эзний хүмүүс энэ сургаалаас бид нар юг одоо ойлгох. Мэргэн ухаан яах гэж өгдөг юм. Өнөөдөр бид нар бүтц савдар болгон номлог яах гэж сонсдог юм. Яг гэвэл бид нар амьдралаа яг ийм мэргэн байдлаар авч явахын тулд амьдралаа бид нар зөв шийдвэртэй авч явахын тулд зөв сонголтыг бид нар өдөр тутам хийхэд бол бид нар өдөр болгон маш олон төрлийн сонголтуудыг хийдэг. Өглөө гарахтаа бид нар ямар хувц өмсөх вэ? Тийм ээ? Ямар чимэг зүйлд зүүх вэ? Тийм ээ? Ямар хоол өнөөдөр идэх вэ? Хинтээ уулзах вэ? Маш олон янзын сонголтуудыг хийдэг. Энэ бүх сонголтуудыг чинь цаана Бурхны мэрэгэн ухаанаар хийгдэх ёстой зүйл магадгүй нэлийн хэд байна. Автоматар хийгдэх зүйл зөндөө байгаа ч гэсэн Бурхны мэрэгэн ухаанаар эзний үгийн дагуу хийх. Би өнөөдөр тэр хүнтэй уулзвал би буруу замаар орох байхаа. Намайг дандаа ийм юмд уриалдаг. За би тэр хүмүүсээр ингэх юм бол ийм юм болчих байхаа гэдгийг мэдэх хэрэгтэй гэсэн үг л дээ ерөнхийдөө. Тэм учраас Бурхны үгийг бид бүтцээр сонсох энэ мэрэгэн ухаан ийм одоо чухал юм а гэдгийг энэ чинь. За тэгээд хамгийн сүүлийн хэсэг дээр нэлээд урт энэ хэсэг үзье. Энэ хэсэг дээр юуны тухай одоо Соломон хаан нэг сонирхолтой мэрэгэн ухааныг яг хүн болгож энэ чинь ярьж байгаа. Одоо нэг талаар яруу найраг учраас тийм ээ одоо дүгслэл ашиглаж байна. Ингэж хэлсэн өргөн чөлөөнд мэрэгэн ухаан хүн мэд хашгирч өндөр дугаар талбайд цууратж байна. Шуугсан
хүн шуугсан газар тэрээр тунхаглаж хотын гулдан хаалгана үгээ ийн айлдж байна гэж. Өөрөөр хэлбэл мэрэгэн ухааныг яг нөгөө эмэгтэй хүнтэй зөвөрлж хэлж байгаа. Эмэгтэй хүн олон нийтийн газар гарч ирээд тийм ээ. Одоо ийм мэрэгэн ухаан энд байна. Та нар одоо сонс гэдэг ийм одоо байдлаар ерөнхийдөө хэлж байна. Бурхны мэрэгэн ухаан. Бурхны мэрэгэн ухаан бол бидний одоо нийгмийн амьдралд тийм ээ дандаа л иймхүү одоо тийм ээ чанга одоо цойротж яадаг гэсэн ийм санаа ерөнхийдөө энэ харагдаж байгаа. Тэгээд эн чинь юу гэж хэлсэн? Гинэн хүмүүсээ нөгөө нэг хараахан төлөвшөж байгаагүй хүмүүс тийм хэдий болтол зөрүүд мөнхөглөө өгшүүлэх тохуурч хэдий болтол доог тохундаа баясаж тэнгүүд хизээ болтол мэдлэгийг үл оошоох юм бэ? Энд нэг талаар нэг тийм цөхөрсөн, дургуутсан, урам нь хугарсан ийм одоо мэдрэмж энэ одоо хийж байгаа юм л да. Нэг талаар энэ яг үйл итгэж хүмүүсийн тухай яриад байгаа гэхээсээ илүү Бурхны ард түмэнд бас зориулж энэ хэлж байгаа. Та нар хэдий болтол ийм төлөвшөгөө, ийм гинэн, ийм simple гэж хэлж байгаа юм л да. Ийм энгийн зүгээр нэг ийм бүдүүн баараг гэх юм уу тийм ээ нэг талаар одоо Бурхны үгийг одоо сонсож ингэсэн мөртлөө мэрэгэн ухаангүй ийм замаар ингэж хэр удаан байх юм бэ гэж. Тэгэд одоо 23 дугаар шилдэрийг чухал үг хэлж байгаа. Зэмлэлийг минь анхаарч харцгаа гэж энэ хэлж байгаа нэг юм еврей үг байна л да. Энэ нь болохоор эргэж харах. Нэг талаар гимших гэсэн юм санаагаар хэлж байгаа. Өөрөөр хэлбэл Бурхны тэр зэмлсэн үгийг хэлж байгаа энэ одоо анхааруулгыг, синхруулгийг авахтаа та нар гимшиж хүлээж авах хэрэгтэй. Тийм ээ нөгөө Бурхнаас эмээгүй нэг хэсэг тэнцээ явж байна. Гимшил гэдэг энэ ухагтхан. Та нар тэрийг хүлээж авч гимшээд хэн бол харин яаж юм гэж байна. Бодол санаагаа би та нар дээр асгая, үг заавраа би та нарт мэдүүлье гэж. Өөрөөр Бурхан дандаа өөрийнхөө үгийг хүмүүсийн амьдралд тэр мэрэгэн ухаанаа дандаа өгжидэг. Дандаа байлгахыг хүсдэг. Гэхдээ ихэнх хүмүүс дандаа тэрийг зүгээр чихнийхээ хажуугаар өнгөрөөнө гэж ярьдаг шүү дээ. Эсвэл нэг чихээрээ оруулаад нөгөө чихээрээ гаргана гэж бид нар ярьдаг. Ийм байдлаар бид нар заримдаа хүлээж авдаг. Тэм учраас энэ чи юу гэж хэлсэн? Та нар хэдий болтол ингэх юм бэ гэж хэлж байгаа. Хэдий болтол. Харин тэрний оронд та нар гимших нь чухал. Ингэж гимшээд Бурханаас авсан тэр үгийн дагуу та нар ингээ гимших юм бол та нарт харин би жинхэнэ тэр өөрийнхөө бодол санаа, хүсэл, зориг тийм ээ өөрийнхөө сүнсийг гэж бас энэ хэлж байгаа юм. Бодол санаа гэдэг энэ үгэн дээр бас руах гэж энэ үг явж байгаа. Танд өөрийнхөө сүнсийг би та нарт асгая, цутгая. Тэр үгээ би та нарт өгье гэсэн ийм одоо байдлаар хэлж байгаа. За нэг талаар эндээс ингээ харах юм бол бизнес имэх нэг алхам. Хоёрдугаарт бид нар буруу байх юм бол чихээ нээж гимших гэсэн. Чихээ нээж онгойлгох. Тэгээ гимшээд тэгээд тэгхийн бол эзэн өөрийнхөө мэрэгэн ухааныг үннийг дандаа цутгадаг. Дандаа өгөхийг хүсэж идэг. Тин чи дандаа байгаа. За 24-өөс хойш ингээд харах юм бол мэрэгэн ухааныг сонсоогүй үр дагаврын тухай ярьж байгаа. Үр дагаврын тухай. Ямар үр дагавар гарч ийн? Та нар ингээд дуутахад 24-өөс дуутахад мань, гараад илгэхэд мань, зөвлөгөө, зэмлэлийг ингээд бүгдийг нь үл хашаасан. Гэтэл та нарт одоо аюул гаймшиг ирнэ. Хүний амьдрал юм чи. Мохордол, цөхрөл, гуниглал, хүнд хэцүү байдал нөхцөл ирнэ. Тэр үед та нар над руу ингээд хандхад би хариулахгүй гэж хэлж байна. Би хариулахгүй. Заримдаа хүмүүс Бурхныг зүгээр автомат машин гэж боддог. Өөр дураараа явж ирсэн дуртай үедээ нэг канопын дараал тийм ээ Бурхнаас ерөөлийг авчна. Дуртай үедээ тийм Бурхныг манипуляцлж болно. Манипуляцлах гэдэг нь юу гэсэн үг вэ? Маниулдах гэсэн үг. Өөрийнхөө дураар хөдөлгөнө гэсэн үг. Тийм ээ дуртай үедээ зүгээр Бурхан дээр очиод ингэнгүүл Бурхан өрөөч. Тэгэл дургүй үедээ бол өөрийнхөө яваад байж болно гэж ингээ заримдаа боддог. Ер нь болдог л доо. Гэхдээ Бурхан хариулахгүй гэж байгаа байхгүй юу? Буцаад эргээд ингээ гуугаад хашгирах үед чинь би хариулахгүй. За тэгэд
би олдохгүй ийм одоо аюултай ийм нөхцөл та нарт ирнэ шүү гэж. Тэгэхээр бид шинэ гэрэн дээрээс ингээ харах юм бол бурхан үргэлжидэл тийм ээ биднэрт хариулдаг. Үргэлжидэл бидний сайн сайхныг хүсдэг. Хэрвээ гимших юм бол гэж. Өмнөх тэр 23 дугаар тэр гимшил тэр зэмлэлийг хараад эргэж байгаа тэр хүмүүс бол мэдээж хэрэг бурхны ирүүлийг аваа. А тэрнээс зүгээр кономт арах гэж байгаа хүмүүст бол хариулахгүй гэж. Тийм ээ. Зүгээр л одоо би одоо л ирүүлийг авчи тэгээд бусд нь ч яах вэ гэж бодож байгаа хүмүүст бол хариулахгүй гэж. Үнэхээр гимсэн хүмүүс бол мэдээж эзний тэр одоо ирүүлийг аавна. Тэгэхээр 31-р ишлэлээр энэ чи 29-р ингэж хэлсэн. Мэдлэг ухааныг тэд үзэн ядаж яавагаас эмээхүйг сонгоогүй учраас зөвлөгөөг минь тэд үл оошиж зэмлэлийг минь тоогоогүй учраас зам мөрийнхөө үр жимсийг идэхээс тэд нар яах вэ? Залим ихэндээ өөрсдөө хахаас яах юм бэ гэж энэ хэлж. Өөрөөр хэлбэл бурхан бас нэг талаар биш үү? Маш энгийн байгалийн хуулийг энэ тавьсан байгаа шүү дээ хүмүүсийн амьдралд. Тийм ээ? Хэрвээ хүн ингээд буруу үйлдэл гаргавал тэр буруу үйлдэл нь өөрийг нь хэцүү байдалд оруулах ийм одоо хуулийг тавьсан бурхан. Тийм ээ? Муу мухай амьдралтай тэдгээр хүмүүс хэрэг байх юм тэр муу мухай амьдралын үр жимсийг бид нар идэхээс өөр аргагүй болно гэж. Тэр замаараа байхаас өөр яах юм? Яг л бурхан нэгэнд хариулахгүй байгаа учраас. Хэрвээ гимших юм бол бурхан хариулна гэсэн юм санаад энэ чагарч байгаа. Гимших юм бол заавал тэр зүйлд хахах хэрэггүй болно. Заавал тэр зүйлдээ тийм ээ одоо хахад цацах шаардлагагүй юм болох болно. Тийм учраас за 32 дээр бас яг тийм санаа хэлж байгаа. Гинэн хүнийг гуймдахаа зан хөнөөдөг, мунхаг хүнийг алмай зан зөнөдөг. Алмай зан гэж хэлж байгаагаар энэ нөгөө за яах вэ гэдэг энэ замны тухай ярьж байгаа. Нөгөө simple буюу нөгөө гинэн гэдэг энэ зам чинь гарч байгаа юм чи. Зүгээр л ингээ явж идэл болох байлгүй дээ гэдэг энэ зам чинь хүнийг яах вэ? Мунхаг болгож юм гэсэн үг. Мунхаг болгож юм гэсэн. Тэр хүн өөрийг нь сөнөөдөг гэж хэлж байгаа. Харин гимших юм бол 23 дугаар ишлэл дээрээс хэлснээр эргээд эзнээс эмээхүйг тэмээ сонгох юм бол 33 дугаар ишлэл дээр харин намайг сонгодог хүн аюулгүй байна. Хормуугаас айлгүй амар тайван аж төрнө гэж хэлж. Өөрөөр хэлбэл яг сургаал үг яг ямар зорилготой гэж энэ ч нэгдүгээр бүлэг дээр яг хэлж өг. Биднийг амьдрахад мэрэгэн болгоно гэсэн үг. Амар тайван аж төрдөг, аюулгүй аж төрдөг. Сэтгэл санааны хувьд ч тийм ээ. Тийм хүмүүс байхын боломж бол эзнээс эмээхүүгээс ирж байгаа гэсэн. Энэ мэрэгэн ухаанаас ирж байгаа гэсэн. Энэ мэрэгэн ухаанаар амьдрсан хүмүүсээс ирж байгаа гэсэн. Гимшээд дахиад мэрэгэн ухаанаар амьдраад явж байгаа хүмүүс төр байна гэсэн ийм санаа энэ гарч ирж байна. Тийм багаз? Мэдээж хэрэг хүмүүсийн амьдрал болсон хойно маш хүнд хэцүү тийм ээ. Амар тайван бус, амгалан бус тийм ээ. Хормоогийн одоо хүнд хэцүү нөхцөл байдал тийм ээ. Амар тайван байж чадахгүй байх юм явдлууд мэдээж хэрэг хүмүүсийн амьдралд байна. Гэхдээ эзнийг таньж мэдэж эзнээс эмээхүйг урдл болгох юм бол тэнд нэг юм гарц байгаа гэдгийг энэ чинь нэгдүгээр бүлгэлж байна. Амар тайван аж төрөх. Эзний үгээр амьдрах ийм боломж байна гэсэн. Амен. За тэгээ бүгд хамтдаа эзний өмнөрөө залбирцгаая. Тэнгэрлэг бурхан их эзэн минь танд баярлалаа. Тэгээ өнөөдөр та өөрийнхөө үгийг та бас бидний амьдралд өгсөн танд баярлалаа. Тэгээд бид нар таны мэрэгэн ухаанаар, таны үгийн мэрэгэн ухаанаар бид нар амьдрахад таны сүнсний тэр асгалт, цутгалт хаар ирсэн тэр таны бодол санаа, таны хүслийг дагаж амьдрах тэр ёроолоор та биднийг ивэж өгөөч гэж танаас гуйж их эзэн минь. Өөрийнхөө үг зааврыг бидний амьдралд байлгаж тэгээд бид нар танаас имэж байгаа замаар эзэм таны мэрэгэн ухаанаар зөв сонголт, зөв шийдвэр, зөв үйлдэлтэй амьдрахад та тустай гэж танаас гуйж. Энэ бүгдийг эзэн Есүс таны нэрээр өргөн залбирлаа. Амен. Амен.